Эрхэм хүндэт үзэгчдээ бидний зүгээс бэлдэн хүргэдэг Баяр наадмын нэвтрүүлгийн шинэ дугаарыг үзэгч та бүхний хүртээлэхэд бэлэн боллоо. Бид бүхэн энэ удаагийн дугаараа Баян хонгор аймгийн Баянлаг сумын Баян арга 2 дугаар үеийн нутаг зохион байгуулагдсан Баян хонгор аймгийн Баянлаг сумын улаан овш нэгдлийн алдар тэмээчин Базрын Мэндүрэгчний нэрэмжит Баяр наадам тэмээний уралдаанаас бэлтгэсэн нэвтрүүлэг хүргэхэд бэлэн болж байна. За энэхүү Баяр наадмыг Базрын Мэндүрэгчний өөр хүүхдүүд ач зээнар болон баг сумын хамтран зохион байгуулдаг уламжлалтай. За энэ жилийн Баяр наадам 2025 оны 12 дугаар сарын 29-ний өдөр зохион байгуулагдсан маа. За Базрын Мэндүэр агсны хувьд улаан овш нэгдэлд олон жил тэмээгчнэр ажиллаж ламын гэгээний улаан тэмээг өсгөн үржүүлэх ураг удмыг бас гаргаж ирэхэд томоохон өөрийнхөө хувь нэмрийг оруулж ирсэн. За Баян хонгор аймгийн нэр хүндтэй малчтын нэг байсан юм аа. За ингээ аавынхаа алдар гавьяаг олон нийтэд сурчлах, тэмээний өв соёл, тэмээний уралдааныг хөгжүүлэх гээд олон зорилгын дор түүний үр хүүхдүүд ач зээ нар нь энэхүү Баяр наадмыг зохион байгуулсан юм аа. За ингээд Баяр наадмын ихэнд бид бүхэн Базрын Мэндүэр агсны үр хүүхдүүдтэй уулзаж Баян хонгор аймгийн Баянлаг сумын аяатай Мэндүрийн төмөр хүйгийн тэмээн сүргээр нь орж тэмээний олон сайхан бичлэг зургийг авч тэдэнтэй халуун дулаан сайхан яриаг өрнүүлсэн юм аа. За сайхан өвлөж гэнэ үү? Сайхан өвлөж байна. Сайхан өвлөж байна уу? Сайхан. За тэгэхээр өнөөдөр бас таны эрхэм сайхан аав ээжийн нэрэмжит Баяр наадам маань өрнөлгөр болж байгаа. Тэгээд бас өөрийгөө сайхан танилцуулаад энэ айлыг хийдэх нь байна тийм ээ? Тийм. Би Мэндүэр гэдэг хүний уугуу хүүхэд нь. Тийм манай аав 67 оноос хойш гэрэлсэн. Тэгэл тэрнээс хойш тэмээчин саргал би 68 онд анхны хүүхэд болж мэндэлсэн. Тэгээд тэрнээс хойш би 84 онд илгээлтээр гараад улаач нэгдэлд тэмээгчин болсон доо. Аавжийн тэгээд тэмээмлж жагаад 1988 онд Өрөнгөн богдод айлын бэр болж ирэл тэгэл тасралтгүй тэмээгээ маллаад бас манай хадмуу тусал тэмээчин болсон. Тэгэл ер нь 4 үеийн тэмээчин хэд 84 оноос хойш эдээ хүртэл 40 гаруй жил тэмээ маллж байна да. Тэгээд өмчөвчлөл юугаар тэгэл малын захтай малсан тэмээ. Тэгээ ер нь тэмээгийн тасралтгүй малсан. Тэмээ бол ер нь миний амьдралаас салаагүй малаа. Тэмээнийхээ онцлог сайхан талуудаас нь ярил. Тэгээ тэмээ ер нь сайхан штэ. Тэгэл хиймэрлэг, тэнгэрлэг амтэн тэмээчин хүнийг их хатуучилтай болгодог, ажилд их сургадаг. Тэмээ малсан хүн хамгийн наацхан нь өглөө эрт тусдаг, орой ааж унтдаг. Тэгээ ер нь тэгээ тэмээг бол хүн яаж л малдгоо тэрүүгээр л малж ирсэн. Манай хотод нэг хангал тийм тэмээ байгаагүй. Унлаг эдлэг анц сургадаг, өөрөө унтдаг, саадаг, ашиг шимийг бол бүрэнгүй эцэд л ашигладаг да тэмээний. Ер нь одоогоор ч гэсэн тэгжил ашигладаг, тэгжил малалдаг юм. Тэгэл аав ээжийн туршлага. Тэгэл хань жилөөр өөхөд тэгэл дамжаал бүх хөл хүнээл дэмжилгээр тэгэл эдээ болтол тэмээг малалж байна да. Ер нь тэмээг хэмгүй бог ч гэсэн өхөр атуу тэгэл ер нь 5 төрөл дээр нь цөөнөр тэгэл малсан. Ер нь эдээ болтол малтайгаа тэгэл 40 гаруй жил малж амьдрал авч явж байна да. За та ихээс хэдүүлээ те? Би ихээс 5 бол. За. Хамгийн том нь. Би тэгээд миний доороос нэг эмэгтэй. Жахвлан гэдэг. 3 цэст. Бас л малчин. Нэр ер нь удам тутмал малчин. Тэгээд миний жахвлангийн дараагийнхан дүү даваа хүүгээ тэр үгүй. Тэгээд энэ төмөр хоёрыг тэгээд нэг хамгийн бага дүү бас л тэмээчин юм Эрдэнэ чимэг гэдэг нэг хүүхэн байгаа. За тэгээ ах トゥ олондоо өнд хүрэлцэн ирсэн хүмүүстэй сайхан эрүүл өгөлгүй да. Тийм. За энд ирсэн ах トゥ нэртэй тэгэл эрүүлийн хийх хүсээ, ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсээ, та нарт ч гэсэн ажлын өндөр амжилт хүсье да. Та бол удам дагсан болчин. Ер нь тэгээд малын хэдэн төрөлдөр өсөж байна тэр талаараа ярил те. За тэгэл би ч ер нь баг төрсөн цагаас л тэмээнээс салаагүй. Тэгээд та ээжийнхээ гар дээр тэмээ малж байгаа 2003 оноос айлгэр болол. Тэгээд тэр цагаас өөрөө гардаж малж байгаа. Тэгээд ер нь тэмээгээ лагч өсөж байна. Манай нутаг бас нутгийн онцлог ер нь бусад мал байх онцлог их муутай. Тэр нь тэмээ лагч өсөх онцлогтой тийм л байдаг. За нутгийн талаар бас ярихгүй тийм бас нэр бас газар байршил онцлогийн талаар. За онцлог гэх юм бол
манайх чинь яг Өөрөнгөө Баянгар хоёрын нутгийн зааг ерөөс одоо баг уснаас цааш гараад Өөрөнгөө болчдөг. Тэгээ ичгнээ яваад өмнө говь та 3 аймгийн зааг бол авчдаг. Тэгээд тийм болохоор одоо бас нутгийн онцлог гэх юм бол ер нь тэмээч нэг өвлчээр алтай учраас ер нь 3 аймгийнхаа тэмээчтэй бас баян харилцаатай байдаг. Тийм юм бол сурч ирж явдаг. Тэгэл одоо энэ тэмээний уян тарч гэсэн. Одоо Улаанбаатарт явхад ч гэсэн ер нь баянгал аль сахалтайхантайгаа тэгэл явж идэг та. Ер нь За сүүлийн жилүүд одоо цаг сайхан ч байна, хатууч байна. Тэгээд энэ отор нүүдлээр нэрийг юм. отор нүдл хийсэн шүү дээ. 20 оноос хойш би ч одоо тэмээ жарлж байгаад 20 он гараал тэгэл тэмээ их уяг өрхөөл ерөнхийдөө тэмээргүй өндрөл рүү дагнаж орсон. Тэгээд 20 онд ч өмнө баянтлаад ч жил болоод ирсэн. Тэгээд ирээд нэг жил гарan 2 жилчхэн болоод хойшоо Нүүрэнга Баяулан 30-гаар бас 2 жилчхэн болоод ирсэн. Өнгөрсөн намар, нодон намар ирсэн. Сүүлийн 2 жил харин сайхан байна да. Энэ жил доктор жигсэтэй ер нь хавар бас асуудал эрхчил бол бас манай 100 цаг сайхан болно. За тэмээ уяаныхаа талаарх ер нь та бас хэдэн оноос гэж одоо тэмээ уйсан. Таны аав бас уйдаг гэсэн нь ер нь тэмээ одоо хизэнээс гэж одоо уйсан тэр талаараас яриа тий. За одоо манай аав ээж чинь нэг тэмээ уйж уралдаг. Тэр үед ер нь одоо тэмээ уйж уралдаг гэсэн тэгэл нэг маллах тал руу гол анхаардаг байсан. Олон ч тэмээ маллдаг байсан. Учираас тэгэл бүлээн өвчин өрөлцөхгүй юу яамтай мантал гэдэг байсан юм шиг үлээ. Тэгээ сүүл чи би 2005 6 оны үеэс л тэмээ уйж сонирхож эхэлсэн. Анхны одоо уяа уралдаан хаана ямар тэмээ уйжсэн? Анхны ч одоо арай томхон гэвэл 11 онд төлөв 10 онд ч л 3 цэцлэг тормоо яригдуулж ирсэн 3 цэцгийн нэг жинхэнэ мак уралдаан. Тэгэл тэрнээс хойш ер нь ичтэшээ явж гайгүй хараг авдаг болсон доо. Өмнө нь үл яг энэ нутаг зураа ер нь нэг тэрнээс өмнө чинь ачиж явдаг болохоор өвлжингөө шахам уйж байгаа л ганц юм хоёр л уралдаг байсан. Тэгээд энэ баг өдрөл олсгоцноо харагдаж дорж л байсан. Арай хоолох явж уралцсанаас бол тэр л байна. Тэгээд ерөнхийдөө 13 оноос хойш 19 20 он хүртэл бас ялангуяа 17 18 он 19 он бол миний тэмээ яаны төлөөр гэлэмжилтийн жилүүд байсан. За томоохон амжилтууд бас мэдээж одоо хар тэмээнийг л одоо миний хувьд одоо сайн мэдэх юм. Бусад тэмээнүүдийн талаар оргил амжилтуудын талаар яриа лээ. Тэглэг яг хар тэмээ сэмсэд анхны сэмсэд хамаа үзүүлж байсан. Одоо ер нь баг бичлэгээ үзсэн үнцэн төлөөд байх. Ер нь тэгээд унаа чинь бас тухайн үед нэг жоохон алдаа гаргацсан тэгээд бол бас төрүүлэгч боломжтой л байсан л та. Энэ тэмээ баг насан да тун сайн байсан. Янз гов. Тэ янзх энэ ламгийн хоёр тэмдэг нэг эртээр хэрэгжүүлээ. Хожижстэй гоё юм өстэй хэрэгжүүлээ. Тэгэл Өөрөнгөө 12-ын 19 оны бүсэд хартай юм чинь торон бахтай хэрэгжүүлээ. Энэ улаан тэмээ 7-оор ирж исэн. Тэгэл одоо томоохнууд нь тэр байна да. Тэгээд сумдын амжилтууд бол зөндөл. За хоёулаа таны тэмээн сэргээ хажууд бас яриа хийж байгаа. Тэгээд тэмээнийхээ одоо огшил удмын талаар танаа тэмээ энэ одоо хаанах тэмээ? Манай тэмээ ер нь одоо нөгөө юу нэ ламгийн жижиг улаан гэж одоо зүйл том хөтлөөд нэр шилтэй болж байна. Тэр омгийн тэмээ. Тэгээ ер нь бол одоо нөгөө засгаас өмнө тэр гэн шав үед чинь бол ерөнхийдөө лигийн зөв олоор орж ирж өвлжөөл зон нь өлзөйтэй хангаад чи зусдаг байсан гэдэг. Тэгээд энэ дондор хөрмөнд ирж намарччаал богдоор ирж нэг жоохон сэр оруулаад тэгэл лигийн олоод ирж төгөлдөг байсан, өвлждөг байсан гэдгийг. Манай одоо эмээгийн ээж одоо миний дэш дөрөвдөх үе эмэг одоо тэр үед тэмээ болж байсан байдаг. Байсан тэгдэглэсэн гэж ярьдаг байсан. Яг хөө ер нь нөгөө ламгийн сангсан гэж нэг олон тэмээтэй баян хүн байсан гэдгийг билээ. Тэгээд тэр хүн дөвлөх хүүхдэр хүн байсан юм. Би ярах төхөд өрхтэй байсан гэдгийг. Нөгөө тэмээг гэгэн сандаа хандвалсан гэдэг. Сангийн тэмээ
гэж ярьдаг байсан. Сүүлд нь одоо миний багт бол сангайт мэл гэж ярьдаг байсан. Одоо сүүлд одоо ламын жижиг улаан гэдэг болсон байна. Тэр амгийн л юм ээ. Ерөнхийдөө ламын жижиг улаан гэхээр дотор нь үгүй юу вэ? Жин ачаа тийш ер нь ямар ч юм дэсвэр сайтай хатуужил сайтай юм ээ. Ерөнхийдөө тэгээ энэ хатгаан цустай юм ээ орлож эхлэхээс өмнө үед одоо чирнлигийн тэмнүүд бол хаач байсан л энэ амжилт үзүүлдэг байлаа шүү дээ. За сайхан үлж байна. Сайхан үлжээр. За тэгээд хэрхэм сайхан аав ээжийн нэрэмж наадмын манад бас өргөн дэлгэр сайхан эхэлж байна. Тэгээд бас өөрийгөө сайхан танилцуулаад аав ээжийнхаа талаар бас ярихгүй тий. Тэгээд би баялаг сумын 2 дугаар гэмэлч. Энэ дэрийн даваа хөвдөг. Энэ айзан 3 дахь хөвд. Айзан намар ихтэй. За тэгээд юу нэм даа үдэд энэ нэвтрүүлэг хийж яаж удаа телевизэн хамтсан ажтай хэмжээд төгсөж таа. За өөрийнхөө талаар бас ярих уу? Та бас мал малж өссөн үү? Одоо аав ээжтэйгээ хамт мал мөлж энэ талаараа сайхан ярив тий. Би мал болж өссөн. Аавчтайгаа багасаа мал муллаа. Тэгээд 94 он тусдаа гараад энэ толболт. Хэрхэм сайхан аав ээжийн талаараас ямар хүмүүс байсан дээ? Таасан хүний хувьд нь бас ямар хуу малчны хувьд нь бас хэр малчд байсан тэгээ тэр талаар нэр. Ваа тийх өдрийн шодо энэ төр засаг нэгэнэс театр металлаг жоохч мөчгөр байж байсан та. Удаач нэг дэлгэрээс багш ойлголоос ичтэй минь дээр нэрэлдүүлээд тэмээч байсаар угаал. Тэгээд бурхан хариулаас татан байж байсан та. За Баян хонгор аймгийн Баянлаг сумын Улаагош нэгдлийн алдар тэмээчин Базрын Мэндүрэ гэсний нэрэмжит баяр наадам болоод за тэмээний уралдаанд за Өвөр хангаан аймаг, Баян хонгор аймаг, Умаргув аймгийн 9 сумаас олон тэмээчид уяачид одоо хөрөлцөн ирсэн байлаа. За улсын алдарт уяач цолтой уяачид болон за аймаг сумын алдарт уяач за мөн энэ цаг үед одоо бас тэмээ хэмээх тэнгэрлэг амтныг хурж орлуулж олон сайхан амжилтыг одоо гаргаж ба залуу уяачид маань одоо хөрөлцөн ирсэн үнэхэрийн өргөн дэлгэр наадам уралдаан болсон юм аа. За ингээд баяр наадмын бас албан ёсны нээлттэй арга хэмжээ болсон байгаа. За нээлттэй арга хэмжээнд Базрын Мэндүрэ гэсний үр хөвгтүүд, ач зай, хөргөн бүрүүд болон за нутгийн одоо нэрд тэмээчид за баяр наадмыг зорин ирсэн 3 аймгийн 9 сумын одоо тэмээчид өргөн бүрэлдэхүүнтэй оролцсон байгаа. За ингээд үзэгч та бүхэн Баян хонгор аймгийн Баянлаг сумын Баян арга 2 дугаар нутаг зохион байгуулагдсан. За Улааш нэгдлийн алдар тэмээчин Базрын Мэндүрэ гэсний нэрэмжит баяр наадмын албан ёсны нээлтийн арга хэмжээг хүлээн авч үзнэ. За сайн байцгаана уу. Аав ээж маань хүн төлөөллийн сайхан үйл ажиллагаанд өрөлцөн ирсэн зочин төлөөлөгчд, уяачид, уралдаанч хүүхдүүд тэмээ нэгсэн сэтгэлээр нэгэн үзүүр сэтгэлээр зүтгэж явдаг та бүхэндээ энэ өдрийн амгалан айлтгая. За манай аав ээж хоёр болохоор манай аав болохоор 1930 онд төрсэн 1942-оос 46 онд Баян зүрхийн бага сургууль 4-р ангийг төгсөөд за 47 оноос 49 оны хооронд Баянлаг сумын анхны бага сургууль анхны багангийн багшаар 2 жил ажиллаж байсан гэдэг. Тэгээд 1949 онд Сэргийн албанд татагдах Зарандуу дахь улс ирээд тэгээ аймаг руу өртөө нэмэрээр явж исэн. Аймагдаар өртөө нэмэрээр ширүү очлоо гэж намын хорондоор дуудаж донгодоод намынхаа баталгаа гаргаад ирчээ гэсэн чинь гутлаахан төрөөс гаргаад ирсэн гэдэг Монгол гутлаан төрөөс тэр үеийн хүндэд бас өшөө газраас гаргаж ирэх боломж байгааг л хэлгээд карма арва гэж байхгүй л байсан баг. Тэгсэн чинь намын дарга нь чамайг зөргөн талдаанд хадгалж яв гэсэн энхрээ хайрт намайг батлахыг чи гутлаан төрөөс гаргаж иглөө гэд донгодохоор нь анх намайг намд элсүүлэхдээ чиний цээж чинь намын гишүүн бөхс чинь биш гэж хэлээгүй юм да дарга гэсэн. Тэгсэн чинь ширээн дээр байсан автостаа намаа авчурдаас шидээд зайл чигээр гаргаа хөөсөн. Тэгээд тэр чигтэн зэрэгтэй уулсан гэдэг. Тэгээ хорондоо нямтар сүрэн зэрэгчтэй Хэнтэй аймгийн 6 дугаар мөртөө үз гэж байсан гэдэг. Тэгээд тэр мөртөө үзэд Сэргийн албаас тэгээ очсон жилээсээ
бичиг үсэгтэй хүн цөөхөн байсан. Тэгээ шууд штабын бичээчээр ажиллаж байсан. Штабын бичээчээр 2 жил ажиллаад сүүлийн 1 жилдээ Өгсөргийн төв хөвлөл улаад сонин гэж сонин байсан. Тэгээд тэр сонины Тэнтэй аймагт сурвалжлагчаар сүүлийн жилд ажиллаж байсан гэдэг штабын бичээчтэйг авах. Тэгээд зэрэгээ салгадаж ирээд Богдын цагаан руу ямаа маллаж байгаад 1967 онд бидний ээжтэй гэрүүл болж лигээ болоод тэмээчин болоод одоо нэгдэл тартал 24 жил тэмээ маллсан. 24 жил тэмээ маллах хугацаанд аймгийн хөдөлмөрийн аграар 3 удаа шалгарсан. Бүгд найрамдах Монголоор төлсөн засгийн газрын хүндэт жохчгээр шагнуулж байсан. Одоо 150-аас 400 хүртэлх тэмээг бидний өсгөх хажуугаар нэгдлийн тэр ядалтай малыг өсгөж үржүүлж өндөр амжилт гаргаж ирсэн. Тэгээ өнөөдөр энэ жил ер нь бид энийг уламжилж хийя гэж зөвлөцөөд өнөөдөр та бүхнийг сайхан ингэж цуглуулж энэ баяр наадмыг зохион байгуулж байна. Тэнхэн астахатаяха тэмэн одан сурэг миннэхо хармадса Тэмээчэн миний жаргадако буян цүргийн мандаа буур нэртэй эцэг мал нь бусад малаасаа өвөр өмөц бурхан шүтээндээ дээдэж гавуул тэргүүнийг хөндөж галын төлөө чимгэлдэг нь гарцгүй байхын бэлэгдэлтэй гандам бууршгүй зоригтой гайхмаар сонин авиартай гавшгай хурдан болдгон самбурхны даллагтай гангар чангарч ордог орсон буурны чинь гадаа зам төрхөөсөн хэлэх юм бол сүргийнхээ захахад танхалсан сүр жавхаан баатарсан сүүлийн сөхөж шавуусан цагаан хөөс хаяасан цантай хүйтнэр чангарсан цаддагж удгаан гахуулсан эдэрийн өсөөр чангарсан эдэн шоолоон багсагсан ингэн тэмээнийхэн дарга нь болсон ижил сүргийнхээ жимгэн болсон шилэн ширгөө зааралсан шилбэрвэн таахалсан уруу лам нь ангарсан ууц хонлоо мөссөн уд тавг нь бүгдсэн унд хоолоо марцсан шалт шавар зөксдөг шантар цуцхыг мэддэггүй ороо нийлээнийхэн цагаар олон янзын авиртай явуулдаг орсон буурны чинь зан гарин шингаасан зарим хэдийн хэлээ хүзүү тавин хурдалсан хүч тэнцүүгэн дуллалсан эртэмээ тайлаг харахаараа эгдүү дургуун хүрдэг унаж чөрүүж босолсон ургаа модон чөргөөсөн ухал сарай туулгасан уур уцаар нь хөрвөл дайрхаас ч уцсахгүй хүрээгэнд 60 хоногийн өлийг даахта жалхаамуудад сулдаагүй жавартай хүйтнэр чангарахта Жавхаа хиймэр нь буураагүй тэнгэр говьдоо заан гэгдэг тэсвэр хатуужлаараа хаан гэгдэг буян цүргээ мандайсан бууран олон тэмээний чин буян хишиг нь аривжин дэлгэрэх болтгоё. Залуу авраг гараад ирсэн баардаж байна. Да Баянгор аймгийн баян төлөвийн Монгол Улсын алдартай санжимчин болсон залуу аврагууд өнгөн дээр одоо гараад ирсэн баардаж байна. За наадлын одоо энэ хиний тэмээ одоо гараад ирсэн байна. За Батарсаатай Отгонбаатарын одоо хурдан шаардсан байна. Улсын өсөө уралдаанд 3 харигдсан тийм орж ирсэн байна. Бид бол одоо яг ийм жон бартаан дээр одоо явж байгаа тунгалахгүй одоо яг зэрэгцээд ирэхээр нь тэмээнүүдээс тод цаагаар уулнаа. За ер нь зуул алдраагүй Батарсаатай Отгонбаатарын одоо хурдан шаар тэмээ өгдөлсөндөө үзэгчтэй 2020 оны Баянгор аймгийн улсын өсөө уралдаанд амын үзэнд одоо урдсан. За өнгөрсөн жил Баянгор аймгийн 2024 оны Баянгор аймгийн Баянгор хотноос зохион байгуулагдсан улсын өсөө уралдаанд 3 удаа урдсан. 2025 оны Дорноговын улсын өсөө уралдаанд айргийн 4 удаа урдсан. Батарсаатай Отгонбаатарын одоо урдны шаар тэмээ гарч ирсэн ба цаатлаар нь Баянгор аймгийн баян төлөвийн Монгол Улсын алдартай санжимчин алтан залуу авраг одоо гарч ирсэн ба харагдаж байна. За 3 дээр одоо шаар тэмээ одоо орж ирсэн. Энэ чулуун багийн шаар тэмээ юм болов. За 4 дээр одоо хиний цагаан тэмээ одоо гарч ирсэн. Найдвар шаар одоо гарч ирсэн ба харагдаж байна. За Сүгэтийн Мэндүүрийн авраг шаар тэмээ. За энэ одоо уралж байгаа тэмээ хамгийн одоо өндөр настай Мэндүүрийн шаар тэмээ гэж одоо улсын бүсийн уралдаанд бас одоо 3-4 харигтай юм хурдан тэмээ 7-8 бүрэн дээр одоо гарч ирсэн ба харагдаж байна. За мөн одоо 27 дугаарт уралдаанд хүрсэн энэ одоо баяр наадмыг зохион байгуулж байгаа аймгийн алдартай яач Мэндүүрийн төмөр үеийн амар цагийн санаагийн одоо уралдаан хар тэмээ энэ бөөн тэмээний яг хар дээр одоо нэлээд ширүүхөө өлдөө одоо гарч ирээд урагшилж байгаа харагдаж байна шүү. За ер нь бол өнгөний тэмээнүүд ингээд одоо гараа явьсан байгаа. Өхний 3 тэмээ одоо гараа явьсан. Найдвар шар одоо 4 дээр юм байна үзэгчтэй.
За цаатлаар Сүтэн Мэндүүрийн авраг шар тэмээ одоо оршуулж байгаа. За энэ бөөн тэмээний донд одоо Баян Хонгор аймгийн Баян улсын аймгийн алдартай оюун эрдэнэ ойдын одоо хурдны шар тэмээ гараад ирсэн байна. Тэр дунд нэг 90 гуцтай урдаа зунсан шар тэмээ бас одоо үзүүрийн тэмээнүүд дээр бас нэлээд ширүүхэн холд орж ирээд одоо урагшилж байгаа харагдаж байна шүү үзэгчтэй. За энэ одоо Баян Хонгор аймгийн Өвөр ханга аймгийн Богд цомын уяач Бүндэнгийн Дорж тавгийн одоо хурдны шар тэмээ орж исэн байна. Тэр 90 шар гуцтай урдаа одоо унсан. За ер нь одоо жоох ойрхон боломжоор жоох ойртой юу шүү. Боломжоор ойртой юу шүү. Манай жолооч боломжоор ойртой юу шүү. За одоо арай гайгүй одоо замруу гомд одоо арай гайгүй орж ирж байгаа шүү байна. За яг энэ дунд бол одоо хийн дээр 12 дугаартай урдааны орсон. Баян Хонгор аймгийн Баян улсын бай Чимэдэржин гомболтын одоо хурдан бор тэмээ одоо оршилж байгаа. Хийн дээр энэ ногоон гуцтай урдааны орсон. Оюун эрдэнэ ойдуу өөрөө одоо онцгой явж байгаа. Баян Хонгор аймгийн Баян улсын аймгийн алдартай яаж за оюун эрдэнэ ойдын одоо хурдан шар тэмээ одоо гараад ирсэн байгаа шүү үзэгчтэй. За Бадар сатын Отонбаатарын шар тэмээ хөтөлсөг хэвээрээ үзэгчтэй. За Бадар сатын Отонбаатарын шар тэмээ бол аргагүй одоо хурдан тэмээ те. Энэ жил чинь 13 тай тэмээ баг шүү. 13 тай 2015 оны одоо 12 оны ботгоо санагдаж байна. За ингээд одоо энэ жил бол 13 тай тэмээ. За цаатлаар тэр 90 говцтой уралдаанд дундсан 46 дугаартай уралдааны дундсан Өвөр ханга аймгийн Богд цомын Бүндэнгийн Дорж тавгийн одоо хурдан шар тэмээ цаатлаар одоо оршиж байгаа. Сүтэн Мэндүүрийн шар тэмээ, авраг шар тэмээ, аргагүй одоо улс улсын олон наадамд дайрагддаг дөрвсөн. Сүтэн Мэндүүрийн одоо хурдан шар тэмээ 3 дуу шургаж үзэгчтэй. Энэ жил одоо нэг 18 9 50 байна уугүй юу. За энэ жил бол ер нь энд орж байгаа тэмээ дундаас хамгийн одоо өндөр настай ийм одоо хурдан тэмээ бол одоо энэ шар тэмээ шүү. Олон наадамдаас дайрагддаг дөрвсөн ийм одоо хурдан шар тэмээ одоо гараад ирсэн. За найдвар шар одоо орсон. За хамгийн саатар тэр Цэнгэр дээлтэй уралдаанд унтсан Өвөр ханга аймгийн Богд цомын Өвөр ханга аймгийн Төрөг цомын харьяат Өвөр ханга аймгийн их Монголын хоолой тэмээс спорт уралдааны холбооны нарийн бичгийн дарга Намсрайжийн одоо хурдан шар тэмээ тэр 7-8-ийн бүрэн дээр хамгийн цаатар Цэнгэр дээлтэй уралдаанд унтсан. Баян Өмнөр аймгийн 3 дэсмээ Монгол улсын алдартай Навандарч Мэндүүрийн босгон тэмээ. Өнөө жил одоо Өвөр ханга аймгийн бүс одоо сайргийн 3 одоо урдсан тэмээ. Цаатаар одоо гараад ирсэн байгаа харагдаж байна. Өвөр ханга 2 шим шар тэмээ цаатаар одоо гарч ирсэн байгаа харагдаж байна үзэгчтэй. За ингээд одоо хурдан тэмээний уралдааныг Бадар сатын Отонбаатарын одоо хурдан шар тэмээ гэсэн. За өдрийн 2 тэмээг нэг харууллаа. За бүр одоо цаашаа зам гайг болох юм бол бүр аргашаа. Цой Бадар сатын Отонбаатарын шар тэмээ 2020 онд Өвөр ханга Баян Хонгор аймгийн болсон. Баян Хонгорын Богд цэцгэн улсын үсгийн уралдаанд аман үзэнд одоо оролцсон. 2024 онд Баян Хонгор аймгийн Төв цэцгэн Богд улсын үсгийн уралдаанд Улсын баяр наадамд бол айргийн 3 тулд оролцсон. За 2025 оны 2 сарын 7-ны өдөр Дорногов аймгийн сайн шин тогтноос Бодлоо улсын үсгийн уралдаанд айргийн 4 тулд оролцсон ийм одоо хурдан тэмээ гараад ирсэн бол за 2019 оны Өмнөх аймгийн улсын үсгийн уралдаанд төрүүлсэн 2020 оны улсын үсгийн уралдаанд төрүүлсэн 2023 оны Өмнөх аймгийн улсын үсгийн уралдаанд айргийн 3 тулд оролцсон 2024 оны Баян улсын улсын үсгийн уралдаанд бас айрагдсан 2023 оны Өвөр ханга аймгийн улсын үсгийн уралдаанд айрагдсан за залуу авраг бол одоо гараад ирсэн аргагүй одоо хоёулаа улсын довтоо улсын баяр наадамд төрүүлж яригч ийм одоо 2 тэмээ за одоо зам гайг болсон за одоо арын тэмээнүүдэд харуулъя за эхний 2 тэмээ бол ингэ гараад ирсэн Баян Хонгор аймгийн Шинжилсэн аймгийн алдартай Бадар сатын Отонбаатарын шар тэмээ Баян Хонгор аймгийн Баян лэгсмийн Монгол улсын алдартай Самжижин галтын одоо залуу аврагч 2 тэмээ гараа ирсэн за арын тэмээнүүд бөөнд юм байна арын тэмээнүүдийн өнгөн дээр Баян Хонгор аймгийн Баян лэгсмийн аймгийн алдартай Сүтэн Мэндүүрийн авраг шар тэмээ өнгөн дээр шүү үзэгчтэй за наатлаар одоо Отонбоогийн хөг тэмээ одоо орж ирлээ даа үзэгчтэй Баян Хонгор аймгийн Шинжилсэн аймгийн алдартай яачаа Сосрмын Отонбоогийн одоо ордон хөг тэмээ энэ жил одоо суралцсан болгондоо төрүүлж яригдж байгаа ер нь одоо 2024-өөс 2025 оны тэмээний уралдааны үлрэлт бол их урдан ордон байгаа уралцсан болгондоо төрүүлж яригдж байгаа Отонбоогийн хөг тэмээр орсон цааталтай нь 27 дугаартай өнөөдрийн баяр наадам зохион байгуулж байгаа Баян Хонгор аймгийн Баян лэгсмийн Баян арга 2 дугаар үеийн аймгийн алдартай байж Бадар сатын Мэндүүрийн хүү Төмөр үеийн одоо хүү Төмөр үеийн хүү Амар санаагийн ард тэмээ 2019 онд Өмнө говьцхон Монголын улсын үсгийн уралдаанд тайлганд аман үзэнд одоо оролцож байсан. За улсын баяр наадамд бас одоо айрагдсан юм одоо ордон тэмээ шүү үзэгчтэй. Тайлганд бол одоо айрагдсан юм одоо ордон гаргасан. За энэ бөөн тэмээний дар дээр Цэнгэр дээлтэй хөвгд унтсан шар тэмээ одоо оршуулж байгаа үзэгчтэй 9 дугаартай уралдааны донд орсон. Өвөр ханга аймгийн Төрөгсмэн харьяат Өвөр ханга аймгийн Тэмээс соёл уралдааны холбооны нарийн бичгийн дарга Намсрайжийн одоо уралдаан шар тэмээ өнөө жил одоо Өвөр ханга аймгийн бүсийн уралдаанд 3 тулд орсон. Эм одоо гараад ирсэн байна. За энэ бөөн тэмээнүүд ор дээр энэ ногоон гуцтай урдаанд унтсан оюун эрдэнэ ойдын хурдан шар тэмээ Баян Хонгор аймгийн Баян улсын аймгийн алдартай оюун эрдэнэ ойдын одоо хурдан шар тэмээ надад цаатал дээр нь 64 дугаартай
уралдааны зам дурдсан Аасын бүрэгдэржин одоо хурдан шар тийм ээ. Өмөргөө аймгийн 3 дэсмээ аймгийн алдар туяач бүрэгдэржин намсрыг одоо ойчрлуулж Аасын бүрэгдэржин одоо хурдан шар тийм ээ. Одоо энэ 5 дээр одоо 7 дээр одоо үндсэндээ бол одоо гараад ирсэн гэсэн үг. 7 дээр одоо гараад ирсэн байна. За Отгон боогийн хүүг тийм ээ 5 дээр гэсэн үг. За Үзүүрийн 2 тэмээний ар дээр Өмөргөө аймгийн Баянгар аймгийн Баян дэсмээ аймгийн алдар туяач Сүгтэмэн дээрийн шар тийм ээ. За 4 дээр Төмөр хоёрын амар санаагийн одоо хурдан хар тийм ээ. За 5 дээр бол Отгон боогийн хүүг тийм ээ. За 6 дээр хэний тийм ээ. Оюун эрдэнэ хойдын одоо хурдан шар тийм ээ гэсэн. За энэ одоо хурдан тэмээнүүд гарсан. За цаат дээр 64 дугаартаа уралдааны замд одоо мордсон. Аасын бүрэгдэржин одоо хурдан шар тийм ээ. 7 дээр гэсэн үг шүү үзэгчтэй. Өнгөрөө 2 тэмээний ар дээр энэ одоо 5 тэмээ явж байгаа. За дахиад хаашаа сууя. Дахиад ингээ эхний 7 тэмээг одоо харууллаа. Өмөргөө 3 тэмээ яаж Аасын бүрэгдэржин одоо хурдан шар тийм ээ 7 дээр шүү. За 8 дээр 12 дугаартаа уралдааны замд одоо мордсон хурдан шар тийм ээ одоо орж иж байгаа. Чимдэржин Гамболтын одоо хурдан шар дэмж байгаа. За 01 дугаартаа уралдааны зам Инг магнагийн одоо хурдан шар юм байна. За энэ одоо Баян хонгор аймгийн Баян хүндрэл ардтал дээр одоо энэ 49 дугаар 46 дугаартаа уралдааны замд дурдсан. За Өвөр хангамгийн богдсон байж Бүндэнгийн Дорж лавгийн тийм ээ. Цаатал дээр Өвөр хангамгийн богдсон байж Намсрайжийн одоо хурдан шар тийм ээ гэсэн. За одоо урагшилнаа. За нэг 14 5-ын гүүрэн дээр явж байгаа тийм ээ гэсэн. За манай жолооч зөөлхөн ингээд араас нь харуулад яваад гараа. За ингээд зөөлхөн одоо харуулад ингээд яваад шүү. За Баян хонгор аймгийн Баян өндөр сүмийн яач Бямбагийн өнөр жаргалын одоо энэ 01 дугаартаа уралдааны замд дурдсан Бямбагийн өнөр жаргалын Оонон бор гэдэг тийм ээ те. Өнөө жил одоо сурцсан болгондоо төрүүлж харагдж байгаа юм одоо хурдан тийм ээ бол одоо энэ гараад ирсэн одоо оршиж шүү дээ шүү дээ. Оонон бор одоо хамгийн наалтаар одоо ер нь одоо урагшлаад үзүүрлөө одоо зүтгэнэ. Баянгар аймгийн шинжин сүмийн аймгийн алдар туяач Цэрэн домгийн Инг магны ойж хурдлуулдаг. Энэ жил одоо сурцсан болгондоо төрүүлж харагдж байгаа юм одоо хурдан тийм ээ. За цаатлаар одоо 19 дугаар 15 дугаартаа найдвар шир яваад байгаа юм байна. Найдвар шир яваад байгаа. Баянгар аймгийн Өвөр аймгийн богдсон юм яаж Эрдэнэ Борхогийн Эрдэнэгийн найдвар шир одоо бөөн тэмээн донд одоо оршиж байна. Баянгар аймгийн шинжсэн байж Амгалан гэдэг Содоо гэдэг хүний одоо ботхон тэмээ шүү. Содоогийн ботхон тэмээ. Содоогийн ботхон тэмээ одоо гараад ирсэн. За ингээд Үзүүрийн 2 тэмээний Үзүүрийн 2 тэмээ явахгүй шүү. Үзүүрийн 2 тэмээний ар дээр эдээ нэг 10 тэмээ үнэхээр хаатайгаа уралдааныг гаргаж байна да. Гадаач одоо жоохон застай, жавартай тэмээний уралдаа идэл одоо явдаг. Одоо тэмээний одоо уяас байдаг яг л одоо ордог ийм л одоо цаг үе дээр бол энэ цаг баяр наадмал одоо хараг үзүүлдэж одоо хаахындаас харуулж байна да. За тэгээд одоо цан үүрэг цогцолдоод одоо өнөхөр сайхан уралдааныг одоо үзэгч таах одоо харж байна. За Отгон боогийн хүүхд тэмээ наадлан одоо яваад байгаа. Отгон боогийн Сосормын Отгон боог Монгол Улсын алдарт байж Монгол Улсын аварга мөрч Сосормын Ямсрынгийн одоо төрсөндөө Отгон боогийн хүүхд тэмээ. Хүүхд тэмээ бол одоо сүүлийн 3-4 жил одоо сайн уралдаж байгаа. Тэмээ аймаг үсийн олон наадмад одоо айрагдаж төрүүлж байгаа. Саяханд одоо энэ Баянгар аймгийнхаа шинжинстэй оны аварга төрүүлж мотоцикл авч байгаа зураг байсан. За өнөөдөр одоо төрүүлгийг бол байх газаргүй да. Сүхбаатарын Мэндөрийн шар тэмээ үнэхээр энэ сүрлэг сайхан авдсан шүү дээ. Сүрлэг тэмээ шүү дээ. За ер нь одоо бас өнөө жил 18 9-тэй байна уу? Ер нь одоо энд уралдаж байгаа тэмээнүүд донд бас хамгийн өндөр настай тэмээ. За тэгээ шар тэмээ бол одоо хөтөлсөн. Дардаа нь оюун Баянгар аймгийн Баян гусмын аймгийн алдарт байж оюун эрдэнэ ойдын одоо хурдан тэмээ. 84 шир цаатал дээр тэр жижигхэн Чирнэлийн яган гоцтой хөвгд унсан шар тэмээ бол Өвөр ханган аймгийн богдсон аймгийн алдарт уяач Борхогийн Эрдэнэлийн одоо хурдан шар тэмээ. За Өвөр ханган аймгийн саяхан одоо Монгол Улсын алдарт байж галтын цодны медаль баяр наадамд айрагдсан. Өнгөрсөн жилээс одоо их сайн уралдаж байгаа тэмээ шүү дээ үзэгчтэй. Сайн уралдаж байгаа тэмээ одоо өнөөдрийн баяр наадам хурдан одоо атны уралдааны үзүүр дээр одоо гараад ирсэн одоо оршиж байгаа. За энэ Өвөр ханган аймгийн богдсон уяач хэний Мягмарсрынгийн одоо хурдан шар тэмээ дуудаж байгаа. Хүнсэн Ордон Бат татхны хөө Мягмарсрынгийн одоо хурдан шар тэмээ. Тэр дунд нь өөрөө одоо унтсан байгаа харагдаж байна шүү үзэгчтэй. За ингээд энэ тэмээнүүд оршилна. Энэ наалтны далаа жаргалын самдангийн далаа жаргалын одоо хурдан шар далаа дэржин одоо хурдан шар тэмээ байгаа. За далаа дэржин одоо хурдан шар тэмээ дүүгүр шар гэдэг тэмээ бол одоо энэ наалт нь одоо энэ дунд урагшлаад ах шиг байна. Шар гоцтой хөвд унтсан тэмээ бол одоо энэ самдангийн далаа дэржин одоо хурдан шар тэмээ бол номергүй морцсон юм шиг байна. Номергүй морцсон юм шиг байна. За ингээд энд чинь хэдэн тэмээ явж байгаа 6 9 тэмээ яваад байгаа юм байна. За 9 тэмээ яваад 10 тэмээ явж гинөө. За ингээд энэ тэмээнүүд бол үндсэндээ насарсаа өнгөрийн 2 тэмээн дээр очие. За одоо үзүүрийн 2 тэмээнийхаа хөлийг одоо харуулнаа. За ингээд эхний 2 тэмээ бол одоо хөдөлсөн хэвээрээ үзэгчтэй. За үзүүрийн 2 тэмээ Бадар Садын Отгонбаатарын одоо маргадшиг одоо хурдан шар тэмээ хурдан шүү дээ үзэгчтэй. 2020 оны Өвөр Баянгар аймгийн Богдцхон улсын бүсийн уралдаанд аман үлэнд одоо уралдсан шар тэмээ. За мөн одоо 2024 онд Баянгар аймгийн төвд одоо Баянгар хотноо зохион байгуулсан улсын бүсийн уралдаанд 3-т одоо уралдсан. За ингээ 2025 оны 2 дугаар сарын 7-ны өдөр Дорногоомгийн сайн шандгатнаа зохион байгуулсан улсын бүсийн уралдаанд айргийн 4-т одоо уралдсан ийм одоо хурдан тэмээ бол яах нэрхгүй. Бадар Садын Отгонбаатарын одоо хурдан шар тэмээ.
залуу аврах тийм ээ үнэхээр одоо урдаа Монголын одоо зур туртан тийм ээ бол яахын аргагүй Монгол улсын алдар туяа Санжимчин галтын залуу аврах гэдэг тийм ээ 2018 оны 4 настай тайлгын тийм ээ. За 2018 онд одоо Баянгар аймгийн Баян тэгсэн 2 төрлийн тэмээнийхэн баяр наадам төрүүлээд түүнээс хойш одоо тасралтгүй одоо төрүүлж харагдаж улсын баяр наадам 2 төрүүлж 3 харагдаж ийм одоо урдан тийм ээ шүү. 2019 оны Өмөргөө аймгийн улсын бүсийн уралдаанд төрүүлээд 2020 оны одоо 1 сарын 20 зохион байгуулагдсан Баянгар аймгийн Бог зохион байгуулсан улсын бүсийн уралдаанд төрүүлж исэн. 2 жил одоо улсын бүсийн уралдаанд одоо төрүүлж исэн. За тэгээд 2022 онд Өмнөд говь зохион байгуулсан улсын бүсийн уралдаанд айрагдсан. 2023 онд Үүрэн говь зохион байгуулсан улсын бүсийн уралдаанд айрагдсан. 2024 онд Баянгар аймгийн төв зохион байгуулсан улсын бүсийн уралдаанд бас айрагдсан гэж ярих юм бол аргагүй одоо энэ сууд урдан тийм ээ. Баянгар аймгийн Баян тэгсэн аймаг алдар 60 гинэ одорч бодхон тийм ээ. За Монгол улсад одоо тэмээний уралдаан, тэмээний өв соёл, тэмээний гайхам уралдааны гайхамшиг одоо харуулсан юм бол яахан аргагүй одоо бас залуу аврах. За залуу аврах бол одоо энэ жил одоо 12-тэй тийм ээ. 12-тэй тийм ээ. За Бадарсатын Батбатын одоо урдан шар тийм ээ. Энэ жил бол 13-тай тийм ээ. За дүүнэртэй уралдаад дүүмөкөө уралдааны гаргаж байна да. Аргагүй одоо тэмээний уралдаа ийд одоо уяа сойлго ийд яг жигдэрч байгаа энэ үед бол одоо энэ хоёр уралдаан тийм ээ бол ингээд энэ хоёр томоохон энэ сайхан одоо сорилго болсон том баяр наадмыг бол одоо ингээд хөдлөөд уршиж байгаа нэ. За Бадарсатын Батбатын шар тийм ээ. За жоохон салах шинжтэй болж шүү. Барай бол арай болоогүй тийм ээ. Арай болоогүй арын тэмээнүүдийг харуулчих. За энэ хоёрыг явуулчих. Бадарсатын Батбатын одоо урдан шар тийм ээ. Хөдлөөд одоо гарслаа үзэгчтэй. За арын одоо урдан тэмээнүүд одоо гарсан. Цаатлын одоо Сомдгийн далаад орж энэ урдан юм Отхон богн хөгт юм байна. За Баянгар аймгийн Баян өндөр сүмийн Шамбагийн өндөр жаглын одоо урдан Оон бор гэдэг тийм хоёр одоо гараад ирсэн. За энэ хоёр бол 3 4 5 дээр юм биш үү. За жоох хойш харуулчих. Өрдөр хоёр тийм явчих гээд байна уу? За 4 6 дөр бол одоо Баянгар аймгийн Баян гүсэм аймаг алдар доош 2 өртөө тийм одоо урдан шар тийм 6 дөр ч. За энэ 3 тимийг одоо харуулад тэгээд урссан. За Мягмарсангийн одоо урдан шар тийм одоо орж ирж байна. Цаатлаа за энэ 3 дахь шүү. 64 дугаар дуурлын зам. За Асын бүрэлдэхүүн одоо Өмнөгийн 3 сүмэж Асын бүрэлдэхүүн одоо урдан шар тийм одоо орж ирлээ үзэгчтэй. Энэ 3 тимээний дунд явж байгаа 12 дугаартаа урдааны зондод орсон одоо хурдан тэмээ усад ороод ирсэн. За энэ одоо Баянгар аймгийн Баян гүсэм Чимэдэрчин гомболтын одоо Чимэдэрчин гомболт одоо хурдан шар тэмээ гэсэн. За ингээд энэ хоёр тэмээ бол энэ 3 тэмээ бол 7 8 9 дээр одоо явж байгаа. За ингээд дахиад тасарсан юм байна. За ер нь үзүүрлэг явахгүй дөнгөний 2 тэмээ бол барай одоо зүтгэж байгаа харагдаж явж үзэгчтэй. Баянгар аймгийн Баян гүсэм аймаг алдар дуу яаш 2 өртний ойрын одоо хурдан шар тэмээ 6 дээр шүү үзэгчтэй. 6 дээр одоо оршиж байгаа. За ингээд Баянгар аймгийн Шинжинсмийн аймаг алдар доош Отхон бовгийн Тусрамын Отхон бовгийн хөгт юм байна. Баянгар аймгийн Шинжинсмийн аймаг алдар доо Цэрэндамгийн одоо нэг магнагийн одоо оюуч орлуулж байгаа Баянгар аймгийн Баян өндөр сүмээ Шамбагийн өндөр жаглын одоо урдан шар тийм ээ. 4 дээр за 3 дээр далаад ирчин одоо Сомдгийн далаад ирчин одоо урдан шар тийм баха. Энэ тэгжил одоо санагдаад байна. За одоо уршилнаа. За ингээд Бадарсатын Отхон Батбатын шар тийм ээ үзүүрлээ зүтгэж яваараа. Одоо эндээс нэг 500 м одоо яваад барай бол одоо орхон дай үзэгчтэй 500 м бол одоо барай орж ирэх нь. За залуу аврах тавьж ирэхгүй байна. Цаатлаар дахиад одоо ороод ирсэн. За хоёр тэмээний хооронд одоо хосгүй сайхан уралдаа гарч байна да үзэгчтэй. Тэмээний уралдаа бол дүүрэн 40-тэй одоо дөмөкөн сайхан уралдааныг одоо гаргаад за ер нь одоо 40 хүргээд байна да. За ингээд залуу аврах дахиад энэ холбоод авсан хоёр тэмээ яг одоо хоорондоо энэ холбоотой шүү үзэгчтэй. Залуу аврах нэг үлдэс гээд тэгээд эргээд хүүхднүүд бол одоо гаргаад ирлээ. За ингээд барай бол нэлээ зүтгэж орж байна үзэгчтэй. За хоёр тэмээний оронд бол хосгүй одоо сайхан уралдааныг үзүүр дээр ганган сайхан гайхамшигтай уралдааныг одоо гаргаж өгч үзэгчтэй. За залуу авраг бол хошуу илүү гаргаад ирсэн. За одоо хүүхдүүд хөдөлгөндөө одоо бол урдаан шин хөдөлгөн. За Бадарсатын Отхон Батбатын шар тэмээний хүүхэд хөдөлгөндөө үзэгчтэй. Энэхүү эрхэм мэнд үзэгчтэй. Баянгар аймгийн Баян тэгсмийн Баян арга 2 дугаар нутаг дэвсгэртээ зохион байгуулагдаж байгаа Баянгар аймгийн Баян тэгсмийн удаан оч нэгдлийн алдар тэмээчин Базрын мэндээр гисний баяр наадмын хурдан ат одоо хэдхэн мөчийн дараа барайнд одоо орж ирэх гэж байна. За 100 м хөдлөө 100 м-ийн хорд уцаах хүрсэлтэй гэн. За залуу авраг өнгөн дээр бүтэн баяраа гараад ярахгүй чансаа зааж байна да. Залуу авраг бүтэн баяраа. За одоо үүдээ өрийн зайтай хөтөлдөө үзэгчтэй 50 м-ийн зай хөдлөө үзэгчтэй. За энэхүү эрхэм мэнд үзэгчтэй Баянгар аймгийн Баян тэгсэн зохион болгож байгаа Базрын мэнд баяр гисний баяр наадмын одоо хурдан ат барайнд орж ирэхэд Баянгар аймгийн Баян тэгсмийн Монгол улсын алдар туяа Санжимчин галтын одоо хурдан залуу аврах тийм ээ төрүүлдэ үзэгчтэй. Залуу аврах аргагүй одоо зангарахтаа урдааныг гаргаж үзүүр дээрээ дайж төрүүлээ. Баянгар аймгийн Шинжинсмийн аймаг алдар туяа Бадарсатын Отхон Батбатын одоо хурдан шар тийм ээ ам үзэнд одоо хурдлаа. За өнөөдрийн баяр наадмын хурдан одоо хатны уралдаан бол үнэхээр одоо үзүүштэй 3 аймгийн одоо
10 гаруй сумдаас одоо хүрэлцэн ирсэн ийм одоо хурдан тэмээний уралдаан бол одоо болж байна үзэгчтэй. За ингээд Зумдангийн далай дэржин одоо хурдан шар тэмээ харин 3-т одоо хурдалж байна үзэгчтэй. За 0-1 дугаартаа уралдааны зам дурдсан. За Бямбагийн өнөр жаргалын одоо хурдан Оодон бор гэдэг тийм ээ. За ингээд одоо хайргийн 4-т одоо хурдалж байна. Баянгарын Баян өндөр сүмийн сумын алдарт уяаж Бямбагийн өнөр жаргалын онон бор одоо хайргийн 4-т одоо хурдалдаа. Хайргийн 5 дээр Баянгарын Шинжин сүмийн аймгийн алдарт Сосрмын отхон боогийн одоо аврах хөх тийм ээ. Хайргийн 5-д одоо хурдалж байна үзэгчтэй. Хайргийн 5-д одоо хурдалдаа. Баянгарын Баян сүмийн аймгийн алдарт уяаж оюун өртөө гэж ардсан бай. 6-д одоо хурдалж байна үзэгчтэй. За ар дээр 64 дугаартаа уралдааны зам дурдсан. Аасын бүрдэрчин одоо 300 аасын бүрдэрчин тийм ээ 7. За ингээд одоо арын тэмээнүүд одоо орж ирсэн. 12 дугаартаа уралдааны замдуудаа мурдсан хурдан шар тийм ээ. За Чимэтэр Жимт Гамболтын одоо хурдан тийм ээ. За энэ Өөрөнгө аймгийн Богдын Мягмарсэргийн одоо хурдан шар тийм ээ. 10-ад Баянгар аймгийн Баялаг сүмийн Баян арга 2 дугааргийн нутаг дэвсгэр дээр зохион байгуулагдаж байгаа. За 2025 оны 12 дугаар сарын 29 энэ сайхан өдөр зохион байгуулагдсан газрын Миндээр ягсны хурдан Баян наадны хөрлөө. За Сэвэр авдангийн Батмөнгийн хурдан тийм ээ 11 дээр одоо орж ирлээ. Ингээд таагундаа хурдан атны уралдааны хөрлөө. За ингээд торм одоо шууд уралдааны замдуудаа гарах хэрэгтэй байгаа. За өнөөдөр залаа уур хурдаа нотлоод сайхан төрүүлээ баяр хүргэе. За баярлалаа. За залаа уурны энэ оны хэдэх уралдаан бай? Залаа урган одоо Багдарын төрүүлчээ Дөөр хангаан бүстэй төрүүлээд одоо энэ төрүүлээд 3 март 3 төрүүлж байна та. За тэгээ наадам хийж байгаа хүмүүстэй хандж байна тий. За өнөөдөр энэ сайхмыг хийж байгаа одоо энэ арга тэмээч урдлуудынхаа одоо өр хөвгтүүд бол одоо аймаг алдар төмөрийнхтэй бас цаашдын ажилд амьдралд нь эрүүлэн сайн сайхан хүсье. Тэгээд өнөөдөр уяачт манаас хөндлөж өргөн бүрэлдэхүүнтэй орж бас одоо өнөө цагийг одоо өнгөг тодорхойлж хурдан сайхан тэмээнүүд бүгдээ сайхан оролдлаа. Өнөөдөр шар тэмээ хурдлаа нотлоод Баян наадамд амуу үзүүлээ баяр хүргэе. Баярлалаа. Энэ сайхан говь нутагтээс энэ сайхан уралдаанд оролцож шар тэмээ намаа үзүүлсэнд баяртай байна. Улаан тэмээтэйгээ сайхан оролцлаа. За аргагүй одоо хурдан улсын өсвөр уралдаанд 3 харигдсан тийм Аа тий. Угшил удам байна. Баян өндөр сүмийн тэмээ чинь Балсангийн мөнгөтэй гэдэг хэм утган тэмээ байна. Бид хормонд нь аваад тэгээ нэг 13 14 хүрцгөө тэмээ дээ. Тийм тэмээ. За энэ уралдаан зохион байгуулж байгаа хүмүүстээ баярлалаа хэлье. Сайхан уралдаан болж байна өө нартаасах. За өнөөдөр сайхан шар тэмээ хурдалж сайхан хариглаа баяр хүргэе. За баярлалаа. За энэ жилийн одоо хэдэх уралдаан болж байна? За энэ жилийн 9 дэх уралдаан нь болж байна. 7 ороод Өөрөнгө бүсэд 6-aalчаад ирсэн. Энэ сайхан ахыгаа наадам дээрээд гурваллаа. Миний жар тэмээний ботхын 60-гийн даваад орж хтан баярлалаа. Энэ уяа солгонд харуулж урдлуулдаг сүмийн алдарт уяач Батмөнх найзтай баярлалаа. За хөх тэмээ сайхан хурдаа нотлож энэ Баян наадамд хайрглаа баяр хүргэе. За баярлалаа. За энэ юуны өмнө наадам хийж байгаа төмөрөөгийнхтэй амжилт хүсье. Өмнө говийн Баянгар хоёрын тэмээнэ хийж уралдлаа. Тэгээ миний өгтмээ. Яг урдаа нотлоод өнөөдөр хайрагтлаа. Аха. Энэ жил хэд төрүүлсэн гээд? Энэ жил нэг 2 төрүүлж энэ үетэйгээ нэг 4 хайрагчаад. Яаж эсгалтана Баян хонгорын улаан шинжлэлийн тэмээчин Базрын Миндээр сангийн Нордонбаг снарын нэрмжит хурдан атны уралдаанд таны авсан улаан сүмийн хурдан ат төрүүлсэн тул өргөмжлөл алтан медаль Тормон мөнгөн шигнэр шигнж урамжуулав. Таны үйлссэн бүлэгтэн хурдан багай. Зохион байгуулагч Базрын Миндээрхсний өр хөвгтүүд ачцээ нар Баян арга 2 дугаар шарвал 2025 оны 12 дугаар сарын 29 гэсэн өргөмжлөл байна. За энэхүү Баянгар аймгийн Баянлаг сүмийн улаан гош нэгдлийн алдар тэмээчин Базрын Миндээрхсний нэрмжит тэмээний Баян наадмын хурдан атны уралдаанд төрүүлж яригдсан атнуудын байшинглыг гардуулах үйл ажиллагаа явагдаж байна. За ингээ хурдан атны уралдаанд төрүүлсэн атыг бас тормоор одоо байлаа. Аммуу үзүү болон за харин 3 4 5-д одоо хурдалсан тэмээнүүдийг за өргөмжлөл медаль мөнгөн шагналаар одоо тус байсан байгаа. Ингээд Базрын Миндээрхсний бүр хөөгтүүд ачцээ нар зохион байгуулагчны төлөөллүүд одоо шагналыг гардуулан өгч баяр хүргэж байна. За түншлэн одоо 6-аас 10-д одоо хурдалсан тэмээнүүдийг барьж байшинглыг одоо ардуулсан байгаа гэдгийг хэлэхэд таатай байна.
Баянгар аймгийн Баянлаг сүмийн Баян арга 2 дугаар үеийн нутаг дэвсгэр зохион байгуулж байгаа хурдан дэмэний оролдооны хурдан тором одоо гарааны 6 дээрээс одоо иргэсэн. За Баянгов сүмийн 2 дугаар үеийн уяач Ганбатын одоо хурдан тормын 30 дугаартай шүүзэгчтэй. За өнгөн дээр Баянгар аймгийн Баянгов сүмийн аймаг алдар Ирэнагийн инхтрийн одоо хурдан хөрөн тором энэжил одоо хурдан байгаа тором бол одоо өнгөн дээр одоо гараад ирсэн байна. За мөн одоо энэ 45 дугаартай уралдааны замд одоо хурцсан тором бол нэлээд чирүүхүү үлдээс үзүүрийн торомнуудаар гарч ирсэн урагшилж байгаа юм байна шүүзэгчтэй. За ингээд энэ торомнууд бол өнөөдрийн баян наадмын хурдан тормны уралдааныг хөтөлсөн байгаа. За 30 дугаартай уралдааны замд марцсан. За цаатлаар 1111 дугаартай 11111 дугаартай Өмнө Гомын 3 дэсмийн шатхун цагааны чой жанцсан хүүгийн одоо хурдан тормтой явж байгаа. Цаатлаар тэр Мягмар сэргийн одоо хурдан тормтой урагшилж байгаа бол Өвөрн гамын богдсон байж. Түүний Мягмар сэргийн торомтой одхон тором одоо хамгийн цаатлаар одоо урагшилж байна. 175 дугаартай уралдааны замд урдсан энэ Баянгар аймгийн Баянлаг сүмийн 3 дугаар уяач Бадам дохтын Батэрдний тором одоо нааглаас 2 л одоо гарч ирсэн байна да. За 31 дугаартай уралдааны замд одоо марцсан энэ Өмнө Гомын Өвөрн аймгийн Богд сүмийн 6 дугаар уяач Алтан гэрлийн Амгалан бэлгийн тором байж үзэгчтэй энэ 6 дараа одоо гарч ирсэн. За энэ 31 дугаартай Амгалан бэлэг гэж одоо энэ Өвөрн аймгийн Богд сүмийн 6 дугаар уяач Сумын алдартай тором. Түүний урал дээр Өмнө Гомын 3 дэсмийн уяач чой жанцсан хүүгийн одоо хурдан тором одоо урагшилж байгаа. За эхний нэг 6 тором бол одоо арын тором байсан жоохон салсан байгаа юм биш үзэгчтэй. Жоохон салсан байгаа юм байна. За 30 дугаартай уралдааны замд одоо марцсан Баянгар аймгийн Баянгов сүмийн 2 дугаар уяач Ганбатын тором бол наадлан одоо урагшилж байгаа. За өнгөн дээр мөн одоо 175 дугаартай уралдааны замд марцсан Баянгар аймгийн Баянлаг сүмийн аймаг алдартай Дулмын Бадам дохтын хүү Батэрдний тором одоо гараад ирсэн. Энэжид одоо Сумбар нутгийн жанартай хэд хэдэн наадамд бас айр эцсийн тором одоо өнөөдрийн баян наадмын хурдан тормны уралдааныг хөтөлсөн байгаа. За энэ өнгөний 3 тормны дунд нь бол Баянгар аймгийн Баянгов сүмийн аймаг алдартай Ирэнагийн инхтрийн одоо хурдан хөрөн тором одоо урагшилж байгаа. За хөрөн тором бол одоо энэ намар өвлийн уралдаанууд хэд удаа харагдсан. За Баянгар аймгийн Богд сүмийн Алтан гацын медалог наадамжтай оцооч одоо төрүүлж ирсэн тором шүү дээ. За энэ жил одоо хурдан байгаа тором доо. За ингээд эхний 5 тором бол одоо арын торомтой тасарсан. За одоо хойшлоод арын торомнууд харуулъя. Арын торомнууд харуулъя. За 6 дээр одоо Өвөрн аймгийн Богд сүмийн Сумын алдартай байж Амгалан бэлгийн одоо хурдан тором 6 дээр үзэгчтэй. За араас 13 дугаартай энэ Баянгар аймгийн Баянлаг сүмийн уяач Одгөрлийн Очоодрахын тором энэ жил бас хурдан байгаа. Бас уралдсан болгонд айрыг төрж байгаа. Улаан тором одоо 7 дээр одоо нэлээд ширүүх үлдээ одоо орж ирлээ. Баянгар аймгийн Баянлаг сүмийн залуу уяач Одгөрлийн Очоодрахын одоо хурдан тором. За түүний арал дээр энэ өнөөдрийн тэмээний баян наадмыг зохион байгуулж байгаа аймаг алдартай байж Мэндвэрийн Төмөр үеийн хүү амар санаагийн одоо хурдан хар тором одоо орж ирлээ. 15 дугаартай энэ Өвөрн аймгийн Төрөг сүмийн Чимботын одоо хурдан шар тором орж ирлээ. 88 дугаартай энэ Хиний тором одоо орж ирсэн дээ. Баянгар аймгийн Баянлаг сүмийн уяач Хиний тором 88 дугаартай орж Батны Эцэнгийн Батмүгийн тором одоо орж ирсэн. Эцэнгийн Батмүгийн тором. За арын тормод одоо орж иж байна. 31 дугаартай уралдаан Амгалан бэлгийн тором одоо орж байна. За тэр 31 дугаартай чөрөөний шар тором ч бол Болдоотрын шар тором байсан. Лавдэржийн шар тором байсан байх үзэгчтэй. За одоо ингээд шар тором одоо энэ одоо орж иж байна. Болдоод Баянлагийн тором. За ингээд одоо манай зурлаас суугаад бүр арын тормнуудыг одоо харуулж байна да. 07 дугаартай хурдан шар тором одоо орж ирсэн. За энэ мөнх сайхны тором Баянгар аймгийн Баянлагийн мөнх сайхны тором Цэмэгийн Эрдэнэчимгийн цагаан тором одоо энд одоо орж ирлээ. 19 дугаартай хурдан тором одоо орж ирсэн. За одоо ингээд одоо урагшилъя бүгдээрээ. За ингээд манай жолооч бол ингээд аргаан сангийн торлоод Баянгар аймгийн Баянгар аймгийн Баян өндөр сүмийн уяач Баталаа мөнх тулгийн одоо хурдан тором 19 дугаартай. За энэ Цэмэгийн Эрдэнэчимгийн алдартын одоо уян дээрээс марцсан 2 тором хамтдаа нэг 20-ийн бөөрөн дээр одоо урагшилж байгаа юм биш үзэгчтэй. За одоо урагшлаад үзүүрийн торнуудаар одоо очино. За өнгөний тормууд бол нэлээд ширүүх үйлдэл гарч ирээд одоо тормны уралдааныг хөтөлсөн. За Өвөрн аймгийн 6 дугааргийн уяач Мягмар сэргийн тором одоо 22 дугаартай. За Батулганы одоо хурдан тором. За 01 дугаартай хурдан шар тором одоо араас үсэж байна. Төмрийн Уган баярын тором одоо араас үсэж гаргаж байна да. Баянгар аймгийн Баянлаг сүмийн уяач Сумын алдарт уяач Төмрийн Уган баярын одоо хурдан тором одоо энэ одоо урагшилж үзэгчтэй. Цахилгаан шар гэдэг тором энэ 01 дугаартай уралдааны утсан. За арын торнуудын бөөдрүүдийн ард дээр энэ Баянгар Өмнө Гомын Сэврээ сүмийн аймаг алдарт баяр жаргалын хөө Сумья базрын тором одоо энэ урагшилж байна. 64 дугаартай интернет ягаан тусаа Бондан жагаан одоо Батхан томготой тором одоо энд одоо урагшилж байна. За одоо ингээд урагшлаад байна. Эцэнгийн Батмүгийн одоо хурдан шар тором энэ 4 тормны өнгөн дээр үзэгчтэй. Түүний арал дээр Өвөрн аймгийн Төрөг сүмийн Чимботын одоо хурдан тором одоо оршиж байгаа. За энэ тормуудын энэ дунд нь одоо явж байгаа 27 дугаартай Төмөр үеийн амар санаагийн одоо хурдан тором одоо оршиж байгаа маа. За ингээд эхний 6 тором бол одоо хурдан тормны уралдааныг хөтөлсөн. 7 дээр Хиний тором одоо Эцэнгийн Батмүгийн одоо хурдан тором. За Эцэнгийн Батмүгийн шар тормны арал дээр энэ Цэнгэр хувцастай өгдөнцөн Монгол улсын алдартай Сангиживчин гартын одоо уян дээрээс одоо мордсон. Баянгар аймгийн Баянлаг сүмийн Сэрэнжийн
Бямдэржин одоо хурдан дорм байна. Бямдэржин дорм бол 8 дээр шүү үзэгчтэй. 8 дээр одоо оршуулж байгаа. Баянгар аймгийн Баян улсмын 2 дугаар анги Гамбатын одоо хурдан шаардмаа бортрмоо. За бортром түрүү нэлээд ширэг үлдээ гарч ирээд хурдан дормны уралдааны хөдөлж байсан. Жогоо хөлийнхэн ирчин суулраад аргашаа сайхан суудсан. Аргашаа жогоо одоо сууж байгаа юм байна. За одоо ингээд урагшлаад үзүүрийн дорнуудаа тааруулна даа. За Баянгар аймгийн Баян лагсмын гооч одгөрлөгийн очиодрын одоо хурдан дорм өнцөрийн дормнуудаар ороод ирсэн. Ингээд өмнөний 5 дорм одоо хурдан дормны уралдааныг хөдөлсөн байгаа шүү үзэгчтэй. За хамгийн наадал дээр энийг дорм одоо оршуулж байгаа. Баянгар аймгийн Баян лагсмын 3 дугаар анги яаж Батэрдны дормоо Бадам Дутган Бат 13 175 дугаартай Бадам Дутган Батэрдны дорм одоо оршуулж байгаа. Наадалд нь за аймгийн алдартай ш Дулмын Бадам Дутганы Батэрдны дорм. За Дулмын Бадам Дутганы чинь 3%-тэй. За ингээд одоо хамгийн том бол Батэрдны нэр дээр нь одоо энэ шар дорм оршуулж байгаа юм байна. За хамгийн наадлаас хоёрт нь бол Баянгар аймгийн Баян улсмын аймгийн алдартай Иринагийн инктрийн одоо хурдан хөрөн дорм одоо оршуулж байгаа. Оролцсон болгонд энэ жил бас айраг төрөнд одоо оршуулж байгаа шүү. За хамгийн цаатлаас 3 бол одоо яг 3 дорм 4 дорм бол Эгэнцээ одоо оршуулж байгаа. Баян өмнө аймгийн 3 дэсмэн үе Чотгон цагны Чой Жанцсан хүүгийн одоо хурдан дорм болоод оршуулж байгаа. За энэ 4 дормны яг одоо ард дээр нь 13 дугаартай уралдааны зам дорцсон. Баянгар аймгийн Баян лагсмын Ояач одгөрлөгийн очиодрахын дорм. За одгөрлөгийн очиодрахын дорм. За яваад байгаа. За энэ Сангижин галтын улсын алдрын наадам дур нэг 6-аар хурдуулчлаа. Яалаа үзүүр дээр нэг 3 4 жоо шахаж орж ирээд 3-аар одоо хурдалсан. За ер нь бол энэ жил бас сум орон нутгийн чанартай хэд хэдэн наадамд бас хайрагдсан дорм болоод одоо ингээд 5 дээр явж байгаа юм үзэгчтэй. Эхний 4 дорм бол Эгэнцэн одоо урагшлаад байгаа. За ингээд эхний 5 дорм бол одоо тасарсан байдалтай. За 6 дээр 30 дугаартай уралдааны дундорсон Баянгар аймгийн Баян улсмын үе Гамбатын одоо хурдан бор дорм одоо оршуулж байгаа. Эцэнгийн Батмөкийн одоо хурдан дорм бол 8 дээр 7 дээр одоо орж ирж байгаа. Монгол улсын алдартай Сангижин галтын баян дээрс молцсон Бямдэржин дорм одоо энэ хоёр дорм урагшлахандаа үзүүрийн дормд орчиж одоо үзүүштэй уралдаан гаргахандаа үзэгчтэй. За арын дормнууд одоо орж ирж байгаа. 22 дугаартай уралдааны дундорсон Өвөр ханга аймгийн Богдсмын үе Отготхны хүм ямар сэрнгээ одоо хурдан дормод оршуулж байгаа. Энэ донд тод 0-1 дугаартай уралдааны дорм мордсон шар дорм болоод Баянгар аймгийн Баян лагсмын сумын алдарт уяач Төмрийн ууган баярын цахилгаан шар гэдэг дорм орж иж байгаа харагдаж байна. За ингээд эхний 5 дорм дээр арын 3 дорм одоо очиж байгаа харагдаж байна. За цаатлаар 0-7 дугаартай хурдан шар дорм одоо оршуулж байгаа. Баянгар аймгийн Баян лагсмын уяач Мөнх сайхны одоо хурдан шар дорм одоо оршуулж байна. За мөн одоо 64 дугаартай уралдааны зам дурдсан Өмнө аймгийн 3 дэсмийн уяач Сумын явцсан Баяр Жаргалын сумын явцын дорм таны бөөн дормтой одоо хамтдаа оршуулж байгаа шүү үзэгчтэй. За одоо ингээд үзүүрийн 8 дорм үндсэндээ одоо нэг нийлхэндээ үзэгчтэй 5 дорм дээр арын дормод ирсэн. Баянгар аймгийн Баян лагсмын Монгол улсын алдартай Сангижин галтын үеч хурлуулж байгаа. Цэрэнжин Бямдэржин одоо хурдан бор дорм одоо наадлаар одоо орж иж харагдаж байна. Баянгар аймгийн Баян лагсмын аймгийн алдартай Эцэнгийн Батмөкийн одоо хурдан шар дорм одоо ороод ирсэн байгаа. За мөн одоо бас түрүү хурдан дормны уралдааны хөдөлж уралдаа сая жоохон хөлийнхэн ирчин суулраад байсан Баянгар аймгийн Баян улсмын Гамбатын одоо хурдан бор дорм одоо ороод ирсэн. Ингээд эхний 5 дорм дээр арын 3 дорм одоо орж ирээд за одоо нэг тормны уралдааныг үнэхээр одоо тод гялцах ийм сайхан уралдаан гарахандаа үзэгчтэй. За энэ бөөн тормнуудын цаатлаар 46 дугаартай хурдан дорм одоо оршуулж байгаа. Өвөр ханга аймгийн Богдсмын 5 дугаар ангийн уяаш Дорж тавгийн одоо хурдан ороод ирсэн байж үзэгчтэй. Боргуугийн Дорж тавгийн одоо хурдан дорм хамгийн цаатлаар оршуулж байгаа манай Баянгар Өвөр ханга аймгийн Богдсмын 5 дугаар ангийн уяаш Боргуугийн Дорж тавгийн одоо хурдан улаан дорм одоо энэ үзүүрийн дормуудаар хамгийн цаатлаар оршуулж байгаа юм байна. За ингээд хурдан дормны уралдааны өнгөний тормд бол ер нь бөөндөө. За арын 5 торм чи дахиад нийлхэндээ үзэгчтэй. За араас одоо 5 торм бол одоо нэг таатаага уралдааныг гаргаж байна да. Нэгнийхээ халуухан одоо уралдаанд бол одоо нэлээ ширэг уралдааныг гаргаад өнгөний 8 дормны ад дээр ирж байгаа шиг байна. За 8 дээр бол одоо Баянгар аймгийн Баян улсын биш Гамбатын одоо хурдан бор дорм одоо оршуулж байгаа. За арын тормнуудыг одоо манай зурлаач одоо харуулж гэлээ. За арын тормнуудын одоо ер нь зүтгээд одоо ороод ирэх нь шүү. Баянгар Өвөр ханга аймгийн Богдсмын уяач Мягмарсын одоо хурдан хамгийн наадлаар одоо оршуулж байгаа. 15 дугаартай Өвөр ханга аймгийн Төрөксмын уяач Цэмбатын сэргэлийн шар оршуулж байгаа. За мөнх сайхны одоо Баянгар аймгийн Баян лагсмын мөнх сайхны одоо хурдан дорм одоо оршуулж байгаа. Хамгийн цаатлаар Өмнө аймгийн Сэврээсмийн аймгийн алдартай уяач Баяр Жаргалын хүү сумын алдартай уяач Сумын явцын одоо хурдан дорм одоо оршуулж байгаа шүү үзэгчтэй. Бондонжагагийн одоо Сумын явцын одоо хурдан дорм одоо оршуулж байгаа. За бажаар Бондонжагагийн одоо Баяр Жаргалын одоо 2 хүн одоо бас олон саган тэмээнүүдийг авахаараас бол хойч хурдаа хурдлуулж байгаа. За торм нь одоо хурдан байна. Цаатлаар одоо нэгдэж жирэг хөлөө орж ирсэн. За 8 дээр бол одоо энэ хиний торм Баянгар аймгийн Баян улсмын Гамбатын дорм бол одоо ингээд яг хийн дээр яваад байгаа. Хийн дээр одоо орхиод байгаа. За үзүүрийн 6 тормны хооронд бол одоо үзүүштэй уралдаан 7 торм болцоо. За одоо арын 5 тормч одоо нэг үнэхээр хурдан байгаа маань араас орж ирээд бас нийлхийг бол байх газар шүү үзэгчтэй. Байх газаргүй шүү үзэгчтэй. За ингээд 7 торм одоо оршиж байгаа. Баянгар аймгийн Баян лагсмын уяач
Одгөрлийн очиодрахын дором цааталт нь одоо ороод ирсэн одоо өршөж байгаа. За хамгийн наалт нь энэ цэнгэр говцтой өгөөд унсан Бордром шаартрам одоо өршөж байгаа үзэгчтэй. Энэ Баянгор аймгийн Баянлагсмын аймаг алдарт байж Дулмын Батам дотхынхүү инхт Батэрдний одоо хурдан дором шүү. Батэрдний дором оршиж байгаа. За Иринагийн инхтрийн одоо хурдан дором бол хөрөн дором бол энэ намрын өвдийн уралдаанууд их сайн байгаа уралдаад жоохон манаж урагшлаа. Жоохон урагшлаад байгаа. За Баянгор аймгийн Баянлагсмын аймгийн алдарт байж Эцэнгийн Батмөгийн одоо хурдан шаартрам цаатлаар одоо ороод ирсэн. За 88 дугаартай уралдааны замд одоо мордсон да. Эцэнгийн Батмөгийн одоо хурдан шаартрам аймгийн алдарт байж Батмөгийн дором цаатлаар одоо ороод ирсэн. За энэ тормнуудын хооронд үзүүштэй уралдаан болохондоо үнэхээр галтайхан гангаа одоо уралдаан болж байгаа үзэгчтэй. Машины мэлээр хэдтэй явж байна. 30 за 35-аар 30-аас 40 хооронд 35 хавцаад явж байгаа юм шиг. Энэ газар бол их чанга газар юм байна. За жоохон застай байгаа. Дээрээс нь одоо жоохон бут харгамтай. Дээрээс нь бол одоо гараад одоо өгөхөсдөг. Ерөөс ямар ч урууд нь гэсэн юм бол байхгүй гараад өгөхөсдөг. Үнэхээр одоо тэмээний байр чадал за одоо тэнхэг одоо харуулсан уяаны соёлгоны одоо чадварыг харуулсан ийм одоо уралдаан болж ирэх үзэгчтэй. Энэ одоо газар бол одоо гараад одоо өгөхөсдөг. За ингээд жоох урагшлаад харуулдаг гараа. Цаатлын дормнуудын царайг нь хармаар байна. Би царайг нь хараад жиш одоо таних гэдэг. За Эцэнгийн Батмөгийн одоо урдан шаардрам бол цааталтаа одоо өршүүлж байгаа. Баянгор Өвөрхангай аймгийн Богдсмын уяач Доржлагын одоо Борхогийн Доржлагын одоо урдан дорм одоо цаатлаар одоо өршүүлж байгаа. За ингээд наатар Иринагийн инхтрийн одоо хурдан хөрөн дорм бол одоо наатлаас 2 tur одоо өршүүлж байгаа. За хамгийн наалт нь бол одоо Баянгор аймгийн Баянговсмын уяач 175 дугаартай бол Баянлагсмын уяач Батам дотхын Батэрдний одоо хурдан шаардрам одоо уршилж байгаамаа. За Батам дотхын одоо Батам дотх гэж байж бол одоо цагаан тайлаг за ер нь одоо олон цагаан хурд хурдан тэмээнүүд өгчрлөө. Түүний одоо хүүдүүд нь бас одоо ингээд араас нь сайхан тэмээний уяа соёлыг одоо сайхан тааруулж одоо ингээд аавтайгаас одоо нин зэрэгсэж уралдаж байна. За ингээд энэ 4 6 тормны ард дээр бол яг ард дээр яваад байгаа таран бол одоо Монгол улсын алдартай Сангижин галтын уяан дээрээс нууцсан Цэрэнжин бямдарчин одоо хурдан дорм шүү үзэгчтэй. За эхний 6 7 торм ингээд тасарч байгаа юм болоо да. За ингээд 7 торм барай бол одоо үндсэндээ нэлээд өгсөн километр яваад одоо бас барай одоо барайд орхон дэм. За энэ Баян Өвөрхангай аймгийн Богдсмын уяач Доржлагын одоо хурдан дорм бол хойш үлдсэн байх шүү үзэгчтэй. Үлдсэн байна. За гарсан цагаас хурдан дормны уралдааныг хөдөлж уралдаж байгаа отхон цагааны Чой Жанцан хүүгийн одоо Чой Жанцан хүүгийн дорм хамгийн цаатлаас яваад байгаа хоёрт яваад байгаа шүү үзэгчтэй. За ингээд одоо энэ тормнуудын хооронд аль нь одоо харагдаж аль нь одоо айргаас мултардсан бол да үзэгч олонд мөнхөр үзүүштэй өгөөч дэв сайхан одоо уралдаан болж байна шүү үзэгчтэй. Гал гарсан ганган сайхан уралдаан болж байна. За ингээд одоо үзүүр дээр 40-т даралж байгаа харагдаж байна үзэгчтэй. Үзүүрийн тормонтой уралдаан үзүүштэй болох нэ үзэгчтэй. Бид хүн та бүхэндээ Баянгор аймгийн Баянлагсмын Баянгаар 2 дугаар нутаг дэвсгэрд зохион байгуулагдаж байгаа. Баянлагсмын улаан оч нэгдлийн одоо авраг тэмээчийн Бацрын Мэндүр гэсний одоо юу агсны нэрмжид одоо баяр наадмыг одоо хөргөж байгаа. Түүний хүүхдүүд нь аавынхаа нэрмжид, ээжийнхаа нэрмжид наадмыг үнэхээр сайхан болж байна. За Одгөрлийн очиодрахын дорм цаатлаар зүтгээтэй гарч ирж байгаа үзэгчтэй шар хувцастай өгд унцсан. За Одгөрлийн очиодрахын дормод бас сайн бол сайн өнөөдөр бол одоо уралдана. За Батэрдний дорм жоо хойшоо сууж байгаа юм бол одоо цаатлаар 4 дорм дөмөггүй уралдааныг гаргалаа. Эцэнгийн Батмөгийн дорм жоо хойшоо өдөж байна үзэгчтэй. Чой Жанцан хүүгийн дорм дундаа шүү үзэгчтэй. За ингээд Баянгор аймгийн Баянговсмын аймгийн алдарт Иринагийн инхтрийн одоо хурдан хүрэн дорм Баянгор аймгийн Баянлагсмын уяач Одгөрлийн очиодрахын одоо хурдан шаардрам гэсэн. За ингээд сэрэг энэ хоёр улаан дорм одоо хөдөллөө үзэгчтэй. За хөдөллөө шүү үзэгчтэй. 3 дээр Өмөргөмгийн 3 дэсмэн уяач Отхон цагааны Чой Жанцан хүүгийн одоо хурдан хөрөн дорм. За Баянгор аймгийн Баянлагсмын уяач Батам дотхон Батэрдний одоо хурдан дорм 4 дээр үзэгчтэй. За 5 руу Баянгор аймгийн Баянлагсмын Монгол улсын алдарт уяач Сангижин галтын одоо үчир дууж байгаа Бямдарчин дорм 6 дээр Баянгор аймгийн Баянлагсмын уяач Эцэнгийн Батмөгийн одоо хурдан шар торм гэсэн. Ая 6 дормны хооронд тузаахан өрөлдөн өрслөн гарч яаш үзэгчтэй. Шигшмэл сайхан шилдэг сайхан урдаар гарч байна. 500 м үлдэж байгаа харагдаж яаш үзэгчтэй. За Одгөрлийг очиодрахын дорм цаалтаа бүтэн за 30 өдгөд гараад ирсэн. Иринагийн инхтрийн одоо хурдан хөрөн дорм энэ жил яахан одоо хурдан байгаа 2 дорм аргагүй одоо өнөөдөр үзүүлэлээр үзүүштэй сайхан уралдаар гарч байна. Мэндүрийн Бацрын Мэндүр гэсний нэрмжид баяр наадмын хурдан дорм одоо барайнд орж иж байна. Үзүүр дээр харах нэ. За одоо орж ирлээ. Үзүүр дээр орсон. Иринагийн инхтрийн одоо хурдан дорм наалтаа орж ирсэн. За 2 дормод 2 бодлоо. За ингээд Одгөрлийн очиодрахын дорм одоо орж ирлээ үзэгчтэй. 3 дээр Батам дотхон Батэрдний одоо хурдан шар дорм. За 4 дээр Өмөргөмгийн 3 дэсмэн уяач Отхон цагааны Чой Жанцан хүүгийн одоо хурдан дорм. За 5 дээр Бямдарчин Баянлагын Бямдарчин одоо хурдан дорм одоо ордоллоо. 6 дээр өмнө Баянгор аймгийн Баянлагсмын аймгийн алдарт Эцэнгийн Батмөгийн одоо хурдан шар дорм 6 дээр одоо ордоллоо. Яа. Үзүүрийн уралдаан бол үнэхээр галгарсан ганган сайхан уралдааныг үзүүлээ даа үзэгчтэй. Үнэхээр одоо сайхан уралдааныг
үзүүллээ. За эхний 6 турм одоо ороод ирсэн. За араас энэ Баянгарын баян гэсэн мөнх сайхны одоо урд нь 60 турм одоо орж ирж харагдаж байна. 64 дугаар дууралтын цонсон Баян Өвнө аймгийн Сэврээсүмэн уяач Баяр жаргалын хүү Сумын алдрын турм одоо орж ирж харагдаж байна. 46 дугаартай Өвнө аймгаас Дорж лавгийн одоо урд турм одоо орж ирж байна. 30 дугаартай урдаас Өвнө Баян аймгийн Баян говсмын уяач Камбатын одоо урд нь ордор модоо орж ирлээ. 01 дугаартай урдааны зам нурдлан Баянгор аймгийн Баян лэгсмийн сүмийн алдар дуу яаж төмрийн ууган баярын одоо урдан тором сайхан төрүүлээ баяр хүргэе. За баярлалаа. За Баянгор аймгийн Баян лэгсмийн сүмийн алдар дуу сэвар дуу өгдөг байна. Энэ улаан тамлаараа манай найз одрлоо шудархын сармаагаа уяасан төрүүлдэг сайхан төрүүлээ. Төмрийн наатамда. Энэ жил бас хэд наатамд хайрлсан. Тэгэхээр энэ жил 3 харигчаа сая өнөөдөр төрүүлчихлээ. Энэ сайхан наатамд тором ам бүзүүлээ баяр хүргэе. За баярлалаа. За өнөөдрийн уралдаан наадам хийж байгаа нь төмрөгийн гэр бүлийнхэн тав гэн тэн өдрийн амар амгалан айлтгая. За тэгээд одоо бас уламжлан өвгдөдөөс уламжилсан зохион байгуулсан одоо миний өмнөх жилд нь одоо 7 жилийн өмнө хийж байсан. Тэн дээр ирж бас тором төрүүлэгч байсан. Тэгээд өвгдөдөөс уламжилсан наадмыг одоо бас өвүүлж хийж байгаа найздаа баяр хүргэе. За өнөөдөр сайхан тормоо харагдууллаа. Өөрийгөө сайхан танилцуулаа. Тормогийн тухай хэлээ. За баярлалаа. За намайг Баянгор аймгийн Баян лэгсмийн гэрээ аймгийн алдар дэс Дулмын Бадам тогтхон бинд Батэрдэн гэдэг залуу байна. За. За энэ жил 8 уралдаж 7 орж байгаа. 2 ам үзвч 5 харигч. Хаана анарсан бэ? За богд дээр ам үзв. Баянгов дээр ам үз. Тэгэл баг авсан юм. За наадам зохион байгуулж байгаа хүмүүс тааж гэж. За наадам зохион байгуулж байгаа хүмүүстээ баярлалаа. Тэгээд цаашдын ажлын өндөр амжилт хүсье. Тором сайхан хайрдлаа баяр хүргэе. За баярлалаа. За тормынхаа тухай өөрийгөө сайхан танилцуулъя. За намайг Өмнө аймгийн 3 төсмийн сүмийн алдартай байж эглэх хөгд юм байна. Тэгэхэд өнөөдөр сайхан уралдаж буурлуудынхаа наадамд зорж ирж тормоо сайхан харагдууллаа баяртай байна. За миний турм энэ жил 3 уралдаад суманд 11 сард нэг харагдаад тэгээд энэ ч ирж харагдаж байна. За энэ торм болохоор одоо манай Баян лэг сумын Цэрэнжовын Бямд орж идэг залуу энэ наманаас авсан торм байгаа юм. Тэг өнөөдөр сайхан оруулж харагдлаа. Өгшөл удам. Өгшөл удам болохоор манай ботхон торм байгаа юм уу? Эцэг нь миний улаан төмний эцэг шар уурны маань төл энэ жил шар уурны анхны төлнүүд маань бараг 10 торм харагч төрүүлж өгөх шиг хүнд өгсөн тормнууд гэдэг. Бүгдд нь цаашдын уралдаад амжилт хүсье тэгээд ботхон тормнууд маань бас энэ тэнд очиж сайхан хурдалж байгаа бас баяртай сайхан байгаа. Тэгээ бүх найзуудаа бүх уяачдаа бас эрүүлэн сайн сайхныг хүсье. Өргөмжил эрхэм мөндөд Очоодрахтана Баянгор аймгийн Баян лэгсмийн улаан шүтлийн Тэмээчин Базрын мэндээр сангийн нардагмаа гэсний нэрэмжит нарын нэрэмжит хурдан тормны уралдаан таны уйсан улаан цэсмийн хурдан тором төрүүлсэн тул өргөмжил алтан медаль тором 300 мянган төгрөгөөр шагнал журамшуулва. Таны уйсаасан хүлэг хурдан байгаа зохион байгуулагч Базрын мэндээр гэсний өрөмхтөд ачцэнэр Баян арга 2 дугаар баг шар улс 2025 он 12 дугаар сарын 29. За айгу Баянгор аймгийн Баян лэгсмийн улаан хөшөд нэгдлийн Тэмээчин Базрын мэндээр гэсний нэрэмжит баяр наадмын хурдан тормны уралдаанд одоо төрүүлж яригдсан тормны байр шагналыг одоо гардуулах үйл ажиллагаа явагдаж байна. Төрүүлсэн нормыг тормоор байлж за тэгээд ам үзөө аргин 3, 4, 5-д одоо хурдсан тормнуудыг за өрөмшил медаль мөнгөний шагналаар шагнаж урамшуулсан. За мөн одоо 6-аас 10-д одоо хурдсан тэмээнүүдийг барьж шагналыг гардуулан өгч баяр хүргэсэн байгаа. За ингээд одоо өнөөдрийн баяр наадам үнэхээр өргөн дэлгэр үзүүштэй олон сайхан уралдаанаар болж өндөрлсөн юм а. Одоо Танавагийн энэ сайхан эрхэм хүний одоо нэрмж наадам болж байна. Баяр наадам хэсэг л олж байна. За баяр наадам сайхан болж байна. Өвлийн дунцрын налгарын сайхан өдөр Баян лэгсэн Баян аргамтаг зүүн хоолой шалгалсан гэдэг газар өвлөнтэй сайхан болж байгаа юм байна. Ингээд өнөөдөр
3 аймгийн 8 сумын 60 орчим орон тэмээ уралдлаа ер нь улсын бүсийн уралдаан гэж хэлчихээр хилээ өргөндөр үлгэр хатан болж байна. Улсын алдарт яач байна. Аймгийн алдарт яач удаж байна. Тэгээд сумын алдарт яач ер нь бүхэл ер нь улс аймаг бүс төрүүлдэг тийм хэмжээнд цугларсан байна. Наадам өргөндлөр сайхан болж байна энд. За тэгээд нутаг орныхан багийнхаа тухай ярихгүй тий. За манай багийн хувьд бол ер нь 600 гаруй хүн амтай 180 өрхтэй тийм баг байдаг. Энэ бол манай багийн хамгийн зүүн урдсахын цэг. Энэ газар Уран аймгийн богцомтой хэлдэг газар байгаа. За энэхүү эрхэм өнөд үзэгч та бүхэндээ бид хүн энэ удаагийн баян наадмын нэвтрүүлгээрээ Баянгар аймгийн Баянлаг сумын угуул за улаач нэгдлийн алдар тэмээчин Базрын Мэндээр агсны нэрэмжит баяр наадам за хурдан тэмээний уралдаан болон за тэмээний баяр үеэр зохион байгуулагдсан уралдаан тэмцээнүүдийг сүргэлээ. За энэ үеэр шагаа шүүрэх тэмцээн болон олон төрлийн тэмцээнүүд зохион байгуулагдлаа. За хүрэлцэн ирсэн хүүхдүүдийн дунд өсвөрийн үндэсний өхөн барилдаан бас 2 насны ангиллаар зохион байгуулагдаж мөн сүзүүр төр хөгчүүдэд шалгаруулж за бай шагнал гардуулан өгч баяр хөрлөө. За мөн энэ баяр наадамд хүрэлцэн ирж оролцсон бүх хүүхдүүдэд зохион байгуулагчдын зүгээс гарын бэлэг гардуулж баярлуулсан гэд олон сайхан хүндэтгэлийн үйл ажиллагаанууд за баяр наадмын хүрээнд зохион байгуулагдсан гэж хэлэхэд таатай байна. За ингээд эрхэм өнөд үзэгч та бүхэндээ энэ удаагийн нэвтрүүлгээрээ бид бүхэн Баянгар аймгийн Баянлаг сумын улаач нэгдлийн тэмээчин Базрын Мэндээр агсны нэрэмжит баяр наадмаас бэлтгэсэн нэвтрүүлэг хүргэлээ. За нэвтрүүлгийг бэлтгэхэд бид хүнтэй хамтран ажилласан за Мэндээр агсны үр хүүхдүүд ач зээнэр за баяр наадмыг зохион байгуулагч нартаа талархал төвшүүлье. За ингээд тэмээ хэмээх Тэнгэрлэг амтан та бүхнийг өнөө мөнхөд вэж болтгой гэсэн өрөөлөөр нэвтрүүлгээ жаргаж байна. Дараагийн нэвтрүүлгээр уулзлаа. Түр баяртай үзэгчтэй.